Монгол Улсад хүүхдийн цуслангийн салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ог угтан Монголын үндэсний цуслангуудын холбооноос шилдэгүүдээ шалгаруулжээ. 2025 онд салбартаа манлайлан ажилласан сайн туршлага зөв жишгийг түгээн дэлгэрүүлж, хамгийн олон амрагч хүүхдүүдийг хүлээн авсан шилдэгээр Дархуул аймгийн Зулцгийн гол хүүхдийн цуслан шалгарчээ. Дархуул аймгийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын дэргэдэх Зулцгийн гол хүүхдийн цуслан 2025 онд 3103 амрагч хүүхдийг хүлээн авч хүүхэд бүрд хүртээмжтэй аюулгүй 5 тухтай орчныг бүрдүүлж шинэлэг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан байна. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 75 цуслан байдаг. Үүнээс бид бүхэн шилдэг цуслан шалгаруулах 8 найз маань 3 төрлөө явсан байгаа. Нийтдээ хамгийн шилдэг хөрөнгө оруулалттай цуслан, тэгээ хамгийн хүүхд хамруулсан цуслан, нөгөөх маань хөгжлийн хөтөлбөр буюу хүүхдэд зориулсан хөтөлбөрийг хэн стандартын дагуу хангасан бэ гэсэн нийтдээ 3 шалгар үзүүлэлтэн доор 2025 оны шилдэг цуслан шалгаруулах үйл ажиллагаа маань явагдсан байгаа. За үүнээс Зулцгийн гол хүүхдийн цуслан маань шилдэг цуслан буюу хамгийн хүүхд хамраг үн төлбөргүй амраасан буюу хамгийн хүүхд хамруулсан цуслангаа шалгарсан байна. Зулцгийн гол цусланда Дархуул аймгийн төдөөгүй эх орны өнцөг булан бүрээс хүүхдүүдэд зорин ирж амардаг эв нэгдэл нөхөрлөлийн бэлэгдэл цуслан юм а. 1974 онд ашиглалтанд орсон цусланд жил бүр урсгал засвар хийж байсан бол 2021 онд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж өнгө төрхийг нь сайжруулж хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн байна. Манай хүүхдийн цуслан маань 50 жилийн түүхтэй. Үүнд галтгоо бүрэн шинжлэх засварлалтыг өнөө жил хийгдсэн байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар галтгооны иж бүрэн засварыг нийтдээ 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна. За мөн Усуу хувьцаат компани маань нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг усанд орох буюу халуун усны байрыг нийтдээ 96 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж өгсөн байгаамаа. Цуслангийн ээлж бүрөө шинэлэг содон хүүхдийн нас идэвхүүд тохирсон хөтөлбөрийг тухай бүрд хэрэгжүүлэн ажилладаг байна. Аймгийн цад даргын шийдвэрээр өсвөрийн тамирчид урлаг спорт сурлагт амжилт гаргасан хүүхдүүдийг цусланд амрах эрхийн бичгээр урамшуулж хүүхэд насны дурсамжийг нь үлдээдэг байна.